баг шатаар яваад хураад байгаа юм шүү. Замаар ирээгүй юм. Яг би уус амар сайхан сэтгэлтэй. Сайн уу та? Сайн уу? Наа таас тоглох гээд. Найзууд аалц тоглохгүй таныг зориод ирлээ. Манай хоёр найз байхгүй өвдцөө. Өвчөө ороод намар болоод хөрхий дархлаамарлаад мууцсан юм шиг байгаа юм. Тэгээд өнөөдөр бид гурав гараад ирсэн. За би өөрөө ч яг мундаг мэрэгжлийн багш биш л дээ яг хоо заах гэж орд тий. Тодорхой хэмжээнд тий. Ерөнхийдөө бол даарц маань асаа нэг тодорхой мэдээлэл өгөх зүг баг тий. Монгол улсад бол 1993 онд анх Монголын даарцын холбоо гэж байгуулагдсан. Ерөнхийдөө Монгол улсад эрчимтэй хөгжиж эхэлсэн. Энэ жил гэхэд хамгийн өндөр амжилтыг манай олон улсын хэмжээний мастер Эрдэнэ Чимэг маань дэлхийн чансаанд одоо 28 жижиг наснаар одоо үзүүлээд явж байна. Сонирхуулаад хэлэхэд нийт дэлхийн чансаа авсан 22 тамирчин Монголоос одоогийн байдлаар төрөн гарсан байж байна. Эмэгтэйчүүдээс эхний 28, эрэгтэйчүүдээс эхний 107-д бичигдэж бол өсвөрийн тамирчдаас бол эхний 100 дотор бичигдэж байгаа юм амжилттай. Ерөнхийдөө энэ спорт маань хөгжиж байна да. Одоо ерөнхийдөө та бүхэн анзаарч байгаа байхад янз бүрийн байгууллагын тэмцээн уралдаанууд тий. Үндсэн спортын төрлүүд бол даарц тогтмол ордог болсон. Тийм. Даарц маань бас яг нөгөө тесттэй адилхан. Тестний архитектур чинь тий хөнгөн тэгэл янз бүрийн хэлбэртэй байдаг шүү дээ. Тэрүүнтэй адилхан даарц маань бас олон янзын хэлбэртэй. Одоо жишээ нь энэ гурав хэл гуруула өөр загвартай байгааз. Тийм үү. Тэгээ энэ граммаар авч ялгагддаг. Түүнээс гадна энэ шилэг далбаанууд бас өөр загвар дизайнтай байдаг. Энэ одоо жишээ нь би одоо энэ миний өөрийн сум л да. Одоо жишээ нь энэ шилбэ одоо энэ шилбээр солилоо гэхэд бас өөрчлөгдөх жишээ нь тий. Шилэг далбааны хувьд бас янз янзын зөвлөмөр байдаг. За энэ шилб гэдэг бас тайлбарлаж. Одоо энэ сумны маань сум энэ далбаа хоёрыг холбож байгаа. Энийг одоо шилб гэж байгаа. Энийг олсон. Энэ хоёрын энийг маань бол бас хүмүүс өд бүд гэдэг. Энийг далбаа гэдэг юм байна. Яваас янз янзын загвартай байдаг юм байна. Хангах жишээл. Одоо миний суман дээр ихэд одоо энэ бүгжилсэн байж байгаа. Одоо ингээ хэрвээ бүгжилчих юм бол энэ нөгөө далбаанд амхаар сугуулж унаад авах юм. Тэгээд дээр нь хэрвээ би одоо сумаа араас нь зоолох гэхэд энэ шилбэр ингээд амархан хуурчихгүй ингээд тогт хамгаалт. Ийм бас өөр ашигтай юмрхоо зүйлүүд байгаа. Тэгээ одоо шинэ энэ хоёр сумчин гэхэд энэ нь 24 грамтай, энэ нь 18 грамтай. Тэгээд ийм учраас тухайн тамирчин одоо энэ спортоор үнэхээр цаашдаа хичээлээ гэх юм бол заавал өөр нэгсэн сумтай байх хэрэгтэй. Тэгжээж тухайн хүний одоо нөгөө хүрээхсэнтэй амжилтандаа хүрэх боломжтой бол. Тэгэхгүй тэгээ өөр нэгсэн сум байхгүй ингээл нэг өдөр хүнд грамтай сумаар шийдээ, нэг өдөр хөнгөн грамтай сумаар шийдээд байх юм бол ерөөсөө амжилт найхгүй гэсэн үг. Нандиндаг сум. За тэгээд ерөөдөө хөнгөө. Энэ одоо ингээд хар цагаан улаан байдаг нь ямар очтой юм? Самбар маань 20 тэнцвэр хэсэг туваагддаг гэсэн шүү дээ тий. Одоо энэ маань одоо ингээд төмөрөө зааглагдсан байж байгаа. Одоо ямар ч нэг маргаан гарах. Ер нь бол даарцын спорт хамгийн шударга спорт. Бүх спортуудаас бол маргалдах тий нүдэн дээр бүх юм нүдэн дээр ил байж байна. Яг л хийж шийсэн тооцогдно тий. За ингээд ерөнхийдөө бол ирэмбэрлэгдсэн бус дараалттай энэ тоонууд дугаарууд байж байгаа. Тэгээд энэ хамгийн гадна талын энэ улаан ногоо энэ нарийн хэсэг байна шүү дээ сектор. Энэ нь бол хоёрын үржүүрийн. Тухайн одоо нөө секторын харалдаах оноогоо хоёроор үржинэ. Одоо жишээ нь энэ одоо 15 энэ ногоонд болох юм бол 30 оноо авна гэсэн. Хэрвээ энэ 7-гийн улаанд нь орох юм бол 14 оноо. Ялгаа авахгүй улаан ногоо өнгө нь бол ялгаа. Харин энэ голынх нь нарийн тий улаан ногоо 3-аар үржинэ. Нэг сумаар авч болох хамгийн өндөр оноо энэ 23 үржүүр 60 оноо энэ гэж байгаа. Ногоо бас ялгаа авахгүй шүү дээ. Энэ 11-ийн ногоон дээр орох юм бол 33 оноо. Энэ самбарын төв
энэ улаан өнгөтэй. Энийг бухын нүд гэдэг 50 оноо. Энийг тойрсон ногоо нь болохоор 25 оноо. Тийм учраас одоо нөгөө даарц маань 501 оноос эхлээд заавал 2-ын үржүүрээр дуусдаг байгаа. Хамгийн багадаа 2 онооноос дуусах боломжтой. Хамгийн ихдээ 50 онооноос дуусах боломжтой. 50 оноо гэдэг маань 50 онооноос яагаад дуусах болж байгаа юм бэ гэхлээр энэ бухын нүд маань энэ ногооныхаа 2-ын үржүүр болдог учраас бухаар дуусах боломжтой юм байна. Харин энэ хар цагаанууд бол ялгаа одоо нөгөө тухайн халдах секторынхаа оноог л авах гэсэн. 5 бол 5, 20 бол 20 оноогоо. Харин энэ 2-ын үржүүрээс гадагшаа бол ямар ч оноо авахгүй. 16 дээр онцсон тий. Ингэсэн оноо байхгүй. 0 оноо гэж байна. Тэгэхээр энэ 2-ын үржүүрээс дотгошоо зоож ижил 2-ын үржүүр болно. Энэнээс дотгошоо зоож ижил оноо авах. Сая мод өгснө тий. Энэ мод биш. Ерөнхийдөө хиймэл хэлгсаар хийсэн юм байна. Хэлгс одоо энэ хэлгсүүд нь одоо ингээд. Одоо энэ маш олон өчнөө сая тооны хэлгсийг босоогоор нь шахаад ингээд модон дээр ингээд наацсан байна шүү дээ. Тэгээ одоо энэ сум ингээд зоох болгонд л одоо тодорхой хэмжээний хэлгс 5-наас хөндиж ятгаа гэсэн. Тэр учраас яг одоо энэ стандарт самбарууд байна шүү дээ. Одоо тухайн тавьсан орчин орчноос шалтгаална. Одоо хэр олуулаа хэрэгжилж байгаагаас шалтгаална. Тэрнээс хамаарат хамгийн багадаа 3 сарын хэрэглэгдэх ийм нас хугацаатай. Хамгийн дээдл нь одоо жишээ нь нэг тоглолтгүй ганцаараа гэртээ тавьсан байлаа гэхэд саяхан манай нэг найз 2 жил болсон байлаа. Нэг самбар авч ирлээ. Тэгэхээр энэ дартс спорт маань ер нь өртөг багтай бас ийм спорт байна. Хэлгсаа. Ер нь бол энэ чи ид биш шүү дээ. Шууд хараа сайжруулах гэж байх юу ах вэ? Яг тухайн одоо нөгөө модод байгаа харааг яг тогтоох тийм боломжтой гэж байна. Үзэх боломжтой. Тэр нь бол оноо авах байдлуудыг бүгд ойлгосон тий. Тэгэд бас та бүхэнд бас энэний дэлгэнд бас хэлэхэд бас дартс альва спортын гайхамшиг гэж үүдэг шүү дээ тий. Тэгвэл манай дартс спортод бол 501 оноог 9 сумаар дуусгах боломжтой. 9 сумаар дуусгах юм энэ маань гайхамшиг. Ихэд бол одоо энэ чинь нэг богц тий. Энэ чинь ингээд нэг богц гэсэн тий. Одоо тухайн тамирч одоо нэг шийдэл гүйцэтгэхдээ 3 сум шийднэ гэсэн үг. Тий. Энэ 3 сум маань нийлээд нэг багц сум болдог байхгүй юу? Тэгэхээр энэ бол 9 сум гэдэг чинь 3 ээлж 3 сум шидэл тоглолтыг дуусгах нь шүү дээ 501 оноо. Тийм байна. Тэгээд бас нэг хэд хэдэн ашиг байгаа. Хамгийн өндөр онооны гараа гэж байгаа. Энэ маань бол жишээ нь 62 сумаа зоогоод 120 оноо, төгсгөлийн сумаа бохол зоолоо 50 оноо, 170 онооноос тоглолтыг дуусгах боломжтой. Одоогийн байдлаар хамгийн цөө одоо 9 сумны гайхамшиг гэж яриад байгаа шүү дээ. Хамгийн бага сумны рекорд бол одоогоор манай Монголд 11 сум байж байгаа. Миний өөрийн хувийн рекорд бол саяхан 12 оны өмнөх 12 сумаар гарч үзсэн. 13 сумтай нэг 2 жилээр ч явсан. Бас төгсөж гэсэн үг тий. Ер нь бол төгсөж гэсэн үг. Одоо энэ сумны гараа хамгийн бага сумны гараа ер нь бол 20-оос дотогшоогоо орж ирсэн тохиолдолд ерөнхийдөө мэргэжлийн боломжийн тоглолт сурж байна гэсэн тухайн тамирчин. Энэ сумныхаа югаар тоогоороо бас тухайн тамирчин өөрөө одоо хэмжиж болно гэсэн үг. Одоо би өөрөө ямар шивтөвшөнд явж байна гэдэг тий. Гэхдээ өөрөө гэртээ ганцаараа тоглоод байх нэг одоо тэмцээнд ороод хүнтэй тоглох нэг одоо. Одоо манай тамирчид 10 сумаар гэртээ гарсан тохиолдлууд хэд байж байгаа. Тэгээд тэмцээд дээр ирээ тоглоно шал ондоо тий. Ер нь бол баруунаар шидэж байгаа тохиол баруун талаараа тий. Цаа түлхэ. Ойлгосон тий. Техник арч явсан манай хоёр. Улаан болсон байна. Улаан 50 оноо. Ер нь бол баруунаар шидэж байгаа тохиол баруун талаараа тий. Араа уурсна гаргаад тохон өндөр яг 90 градусын алууд бол яг одоо самбарлууга тухайн оны гэсэн байгалууга байрлалтай ингээл ерөөдөө байж байгаа батлаа түлхэ. Юусаа түлхтэй ерөөдөө гараа яг чөлөөтэй одоо сая хөөрхөн чөлөөтэй хийж байна. Яг саяны шиг л чөлөөтэй хаяад байна. Ерөөдөө зүүнээр шидэж байгаа тохиол бол бас зүүн талаараа
Одоо яг саяны техник бол хүмүүс зүгээр аг шидэж байгаа хүмүүс ингэчээд байдаг тий. Ингэчлээс нөгөө одоо энэ шидэлтийн зай чинь холдчиход байгаа байхгүй. Энэ одоо ингэж ягаад гарч байгаа урагшаага тий. Ингэжээч одоо энэ жишээ нь одоо энэ самбар онох байр боломж нь өндөрсөж чинь гэсэн шүү дээ. Ойрч байна гэсэн үг тий. Өнөөдөр энэ үндэс тийм юм гэхэд. 근데 шидэлтийн зай хийдэг юм бол стандартууд тий. За стандартууд бол одоо ерөнхийдөө 3 хэмжээ ерөнхийдөө байж байна. Ерөнхийдөө мэдээж даас тоглохын өмнө тухайн хүн тамир самбартай байна тий. Самбараа эхлээд зоон. Самбараа зоохын тулд эхлээд стандартын дагуу заавал зоох хэрэгтэй. Одоо шатнаас одоо энэ бүхэн одоо яг энэ нүд хүртэл метр 73. Бид ч одоо энэ хүртэл байна. Шатлаасаа Тий яг тий. бүхэн нүд хүртэл ална тий. Одоо самбараа зооцсон байгаа шүү дээ хандаа. Тэгчээд ханаасаа хэмжихтэй одоо энэ яг энэ самбарны энэ тусгал байна шүү дээ. Яг энэ самбарынхаа энэ шалан тусаж байгаа тусгалаасаа тэгтээгээр 2 м 37. Тэгээ үндсэн 3 хэмжээний юусэн юм. Метр байхгүй үед одоо баримжаагаар их талахгүй. Тэгэл ерөнхийдөө бол янз янз л одоо нөгөө хүний хөлний чи ярьсмаар янз янз байгаа шүү дээ. Энэ бол 7 хагасаас 8 хагасын хооронд. Шугам барайл ингээд. Одоо ингээл хэмжиж шүү дээ. Ингээл энэ нь 7 хагасаас 8 хагасын хооронд байдаг. Яа надад багцлах би хэлсэн. За. Дуслаа. За юм ойлгосон тий. Техник анх явсан манай хоёр. За би Ингэсэн. шүүсэнэ. Нөө намайг За та шийдэх үү? Ямарсан шийдээд үзтээ. Яг одоо энэ шийдэлтийн шугам маань одоо энэ байгаа шүү дээ. Энэ шугам өнөөдөр шугам гисгээд байна. Яг самбарынхаа харалтаа Тэс тий. ингээд ташаар ойрчих юм тий. Тэгээд чэйж жоохон өөрөөс нь оруулж өгнө шүү дээ. Тий. Тий. Тэгээд шийдэж шүү дээ. Гараа тэгээд чөлөөт тусаа. Өөршин саа. Болж шүү дээ. Сумаас хүмүүс янз янз бариад байна тий. Ер нь бол өөр төв техник байна. Гэхдээ ерөнхий стандарт байл нь бол ерөөсөө л энгийн. Аль болох цөөн хөрөө орох тусмаа одоо нөгөө сум тавихад тий нөлөөлөх юм багсна. Хэрвээ ингээ үзэн үзэг шиг барьчихлаа ингээ нөгөө тавихад нөгөө хуруугаараа тий цохмох тий. Тиймэрхүү тохиолдолд учраас сумаа ингээд гарахад үрд. Тэгэл чинь боо. Хүмүүс анх шидэж байгаа хүмүүс ингээл амар хүчтэй хөрөхгүй юм шиг ингээл даал маш. Тэгээ даал шидэх юм хосолтой аюултай. Тэгж шидэхгүй яг л стандарт. Би яг шаарыг тэгж. Тэр хүчтэй шиднэ одоо тэгж даал шиднэ одоо төмрөөс эн чинь төмөр байгаа шүү дээ заглагс төмөр. Эннээс аваад өөрийгөө онох тохиолдол байдаг. Одоо YouTube-оор хайгаад үзээрэй. Ааштай тухмохонд яг тухан дээр зоосон бас зүгээр хашигнал болгоод яасан боо. Хөлбөл дээр гар мар дээр зоож байсан тохиолдол бас байдаг шүү. Тэр учраас яг тоглож байгаа үедээ бас аюулгүй байдлаа. Одоо эхний үн шидлээ сумаа аваад хойно ирсэн. Яг тэр дараагийн үн эхний үн хойно ирсэн хойно дараагийн үн шидэх. Иймэрхүү байдалтайгаар явах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол бас нэг сумаа авч яхад л яг араас нэг нөхөр шидчээ. Тэгээ яг анх шидэж байгаа хүмүүс бас тиймэрхүү тохиолдол гарах гэдэг шүү. Тэгж болохгүй гэсэн. Гуруулаа нэг тоол. Энд бас нөгөө төмөр зүүр зүрттэй учраас тий. Бас энэ зэхүүтэн зэвсэг болоо явуулж байгаа юм. Одоо онгоцон төртөл тий. Үдээс одоо нөгөө хумсны удаа авч оруулдаг шүү дээ. Хумсны удаа ч бас дотроо хутгатай гэдэг шүү дээ. Бараг л тэр одоо миний энэ сум бол та ялангуяа энэ сумны мал шүү бол тэрнээс ч баг ууртах шүү. Тийм ээ. Зүрттэй. Яа, шатаа болчих жоох байхгүй.
Хилэгш. 18 тэр 4. Одоо 42 оноо. Оо. Би чанс. За нээлж. Охтууд юм аа. 42 оноо. За 25 руу орсон байна. Орсон юм уу? 42 оноо. Та яг оноо тэмцсэн. Хамгийн амар гасч. Сорга. Ядарга. Гайгүй хөөе. За 48 оноод 6 оноо. 24 оноо авлаа. Нэг л онооны зөрүүтэй ялагдлаа. Ой бэ. 1 2 3. Бас би ялцчих юм байна. За. За их боломжтой байна. Та 35 оноо авлаа. Нэг усмаа гадна яг байсан бол тэгээд боломжтой оноо. Би Хийж өгөх шиг. Яарад хойсон хоёулаа хөөч. Чийс оноо. за ямар чийс оноо да. Сохроо заравлаа. Чийс оноо. За 49-с илүү оноо авбал дахин төрүүлэх боломжтой. За хожууд гарч байгаа хоолндаа 45. бодлоорс. Нэг рүү орсон. 50 руу орсон байна. Дуусна. Улаанд орсон байна. Улаанд 50 оноо. 71 оноо орсон байна. За. Авар Яа, хоёр удаа дараалан төрүүлээ. Баяр үргээ. Баярлалаа. Ухааны үгээр сайн болсон байна. яах би зооноо Нэг самаагүй зааж болохоор самбар өвдөө хийж штэ. Дараа нь энэ чинь ухааны үдэн сум зогтохоор хийж штэ. Ингээ модчул. Жижигхэн болохоо нэг хэлгсэн зэрэг байна. Тий дөрөв голын ингэн. За хоёроо. Би бэлтгэлээ явлаа. Би чинь одоо чи ямар бэлтгэл юу? бүжиг сураад байгаа шүү дээ. Ямар бичвэ? Хацарчлаа. Би чамаас илүү өсөлттэй баг шүү. За. За мэдхгүй тэгээ. За, түр ба. За баяртай цаа. Тэгээ та хоёр гоё тоглоод гоё яараа. За яа. За баяртай багш баярлалаа. За. Дарц спорт хичээлдэрээ тэгээ. Тэгээ. Хойлоо. Баяртай гоё тоглоо. Тэр нь бол 7 хоногийн хагасаа өдрүүлгээ next stop гэдэг анхан шатны анхан суралцж байгаа хүмүүс төрүүлсэн тийм тэмцээн бас болдог. Тэгээд тийм тэмцээнд мэдээж нөгөө тухайн спортоор хичээлж байгаа тэмцээнд сайн авах тусмал одоо тэмцээний сэтгэл зүйтэй илүү сайжирна, илүү бас үр дүнтэй байх боломжтой. Тийм учраас тэмцээнд бас алгасгүй ороод байвал илүү хурдан сайжирна гэсэн. Тийм байна шүү. За танд маш их баярлалаа. За ингээд эзэгсэн багшаа. Хагасаа өдөр. Хагасаа өдөр болгоо 10 цагаас эхэлнэ. Энд үү? Тийм энд. За баярлалаа. За ингээд дарц спортоор. Дарц спортын идэвхтэй хичээллээрээ. За. Одоо чам хэрэг вэ? Надаа байжвэ. Таалагдлаа. Юу? Дог юу ямар бэлтгэл яв? Итгэхгүй цаач сая нууц мууч гээл. Чи ямар ч чи бэлтэж явж байгаа. Тэгээ хоёрын аяа явж байгаа. Тэгээ даарц амир гоё тий. Гоё спорт. Гоётролээ. Гоётролээ. Ань маргааш ирнэ. Тэмцээнд нь орно. Чи юу цуух юм? Юу цуух юм? Ань ийшээ алхаж байгаа дор төвөөс 13-аас шүү. Чи ачаа одоо. Тань үстэ. Одоо найруулагч ихтэй болчиход байна. За. За, манай одоо. За.